Session 4 байгаа. За энэ бичлэг бол Session 4 байгаа. Forex-ийн хамгийн сүүлчийн Session 4 бичлэг гэж ойлгож байна. За тэгээ энэ бичлэгээр юуны талаар ярих вэ гэхээр өмнө Session 1, 2, 3 дээр ярьсан зүйлүүдээ бүгдийг нь багцлаад хамгийн гол нь бид нар одооноос ямар зүйлийг харж ажиллах хэрэгтэй, оролцоо гаргахдаа өөр юуг анзаарах вэ гэдэг талаар ярилцсан. За тэгэхээр маркет мейкеруудын өөрсдийнх нь ажилладаг зарчим, өөрсдийнх нь ажилладаг методын өдөр ингэж байгаа. За тэгэхээр энэ чинь хоёр төрлийн тренд. Хамгийн ихний тренд бол маркет мейкеруудын тренд. Маркет мейкеруудын тренд. За тэр тренд нь юу бэлдэг вэ гэхээр энийг хоёр дахь нь болохоор бус бид маркет мейкеруудын бид нарт төлөвлөлт жижиглэнгийн тренд гэж ойлгож байна. За тэр тренд бол ап тренд гэж байна, даун тренд гэж байна. За тэгээд consolidation гэж бас хувааж байна. За тэгээд оролтын хувьд болохоор бид нар юуг анзаардаг гэхээр мэдээж moving average. Тэгээд moving average-ийн салтыг анзаарна гэдэг бол candle-ийн dot хэсгийг анзаардаг гэсэн. Харин одоо session 4 дээр candle-ийн дээд хэсгийг анзаараад candle-ийг бүхэлд нь ямар учиртай мэдээлэл агуулдаг юм бэ гэдгийг ойлгоход илүү төхөмтэй байх үүднээс энэ үед яаж entry орох вэ гэдэг талаар ярилцсан. Энэ session бол шинэ зүйл нэг их ярихгүй боловч эндээс яг оролт, яг гаралт тэгээд хязгаар гэж юу байх вэ гэдгийг бид нар авч үзсэн гэсэн үг. За тэгэхээр нэгдүгээр өдрийн хай тогтсон байгаа тохиолдолд за бол өдрийн лоу тогтсон байгаа тохиолдолд бид нар маркет мейкеруудын candle-аар илэрхийлж байгаа хөдөлгөөнүүдийг харж ажиллаад оролтоо хийгээд явна гэсэн үг. За тэгэхээр бид нарын маркет мейкеруудтай адилхан байх оролт энчээ байж болно, энчээ байж болно. За бол энчээ байж болно. Хамгийн гол нь бид нарын хийх ёстой зүйл бол Аз дууссаны дараа stop hand ихлээд за энэ дээшээ жиж болно, доошоо жиж болно. Хамгийн гол нь энэ тохиолдолд бид нар юу хүлээх вэ гэхээр нэгдүгээр маркетинг хөдөлгөөн. Маркет мейкерүүд ямар учраас stop hand гараад ямар учраас энэ хөдөлгөөнүүд нь ийм богино хугацаанд хурдан явагдаад байна гэдгийг ойлгохын тулд stop hand-уудыг бид нэр эхлээд цаана. За тэгээд stop hand гарч ирснээс хойш маркет мейкерүүдийн сэтгүү гэдэг бол трендийг дагаж ордог сэтгүү биш. Харин өдрийн хай бол өдрийн лоу тогтсон байгаа үед энэ хай жинхэнэ хай мөн үү биш үү гэдгийг шалгасныхаа дараагаар орно гэсэн. Тийм болохоор Аз дуусаад stop hand Азийн хаяг сэтлээд явсны дараа хай тогтворчхыг нүглээгээд бид нар дандаа сүрж орно гэсэн. Мөн адилхан Аз дуусаад stop hand Азийн лоуыг сэтлээд за тэгээ өдрийн шинэ лоу тогтсон тохиолдолд бид нар дандаа сүрж орно гэсэн. Трендтэй хөөцөлдөхгүй, трендийг дагаж орохгүй. За тэгээд энэ нь болохоор энэ өдрийнхөө жинхэнэ хай байна уу? Үгүй бол тэр сешнийхаа жинхэнэ лоу байна гэдгийг нь мэдэх нь нэг их чухал ш. Хамгийн гол нь энэ үед ороод гарах хэрэгтэй. Энчээ ороод тэгээд хизээ гарах вэ гэдгийг мэддэг хэрэгтэй. За тэр бол бүгдээрээ сешнүүд дээр байна. Сешн 2 дээр байна. Тэгэхээр бид нарт хоёр сонголт гарч ирнэ. Ямар хоёр сонголт гарч ирэх вэ гэхээр нэгдүгээр бид нарын entry үргэлж маркет мейкерүүдтэй адилханаар сүрж орно гэсэн үг. Сүрж орно. За хоёрдугаар энэ сүрж орсон entry-ийн хэрвээ буруудсан тохиолдолд энэ entry-гээ засаад дагаж орж болно гэсэн үг. Тэр нь ямар үедээ давхцах вэ гэхээр энтэй давхцна. Энчээ бид нар сүрж орно. За тэр тохиолдолд маркет 3 левелээр доошоо гомдог. 3 левелээр. Евро USD-ийн хувьд авч үзэхэд нэг левел 25-аас 33 пип байдаг. 25-аас 33 пип. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ бид нар энэ өдрийн лоу гэж үзээд үргэлж сүрж орох мөртлөө дахиад доошоо нэг левел
сунж байгаа тохиолдолд энэ хай доошоо сэтлэгдээд нэг левел унж байгаа тохиолдолд бид нар тэрийг хүлээгээд дахиад сүрж байна. Хамгийн гол нь энэчнээс худалдаж авсан оролтоо pending order-оор засна. Нэгдүгээр pending order-оор засна. Тэгэхээр бид нарын хувьд болохоор ямар ч алдагдал гарч ирэхгүй гэсэн. Тэгээд дахиад орсон. Хамгийн сонирхолтой нь Forex дээр хизээч 3 дахь удаага орсон recovery гэж багхгүй binary option дээрх байдаг шиг. За тэгээд candle-уудыг оролтыг нь харахын тулд бид нар candle-ийн дээд хэсгийг ярилцааг байна. Session 2 3 дээр. За тэр нь болохоор юу байх вэ гэхээр candle болгон дээрээ доороо weekтэй. Харин бид нар inside bar гэдэг зүйлийг ажиллах хэрэгтэй. Inside bar гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр high тогтсон, үгүй бол low тогтсон байгаа тохиолдолд дараагийн candle-ууд нь энэ candle-ийнхаа range-ийн дотор их биеийн дуусч байгаа тохиолдолд энэ доторх candle-уудыг нь inside bar гэж нэрлэдэг. Энэ доторх candle-уудыг inside bar. Тэгэхээр бид нарын хүлээх зүйл бол өдрийн high өссөөр тогтворч яваад анхны peak үсээд дараагийн ирж шалах candle нь их биеийнхээ хувьд энэ peak дотроо байгаа тохиолдолд бид нар сүрж орох нөхцөл бүрднэ гэсэн. За тэгээд сүрж орсон байгаа тохиолдолд 20-с 30 агуу бол 25-аас 35 peak маш богино хугацаанд орно гэсэн үг. За тэгээд энийг одоо chart дээрээс тайлбарлая. За тэгэхээр chart дээрээс тайлбарлахын тулд за өнөөдрийнхээс авч үзье. За энэ бол тухайн үедээ өдрийн хай байсан. Энэний анхны хай дотор анхны хай үйлдсэн байхад энэ дотор inside bar байхгүй байгаа. За тэгээд хай сунсан байгаа. За энэ хай сонснаас хойш энчээ inside bar үс. Бид нарыг хүлээх зүйл бол энчээ inside bar үснэ гэсэн үг. За тэгээ хоёр дахь нь юу байх вэ гэхээр за энэ inside bar. За inside bar гэдэг нь болохоор энэ candle-ийн range дотор байгаа. Range дотор дуусж байгаа тохиолдолд харж агаад entry-г орно гэсэн үг. Тэгээд яагаад market maker-уудтай адилханаар сүрж орох вэ гэдгийг одоо бид нэр авч үзье. За Азийг доошоо сэтэлсэн байна. Энэ тохиолдолд сүрж орно гэсэн үг. За энэ ч орж амжаагүй байгаа тохиолдолд за энэчнээс ороод энэчнээс орсон байлаа гэхэд 25-аас 30 пип нэг cycle явсан байна. Энэ бол унж яваа трендийн zigzag гэлхүүнээр бид нар орж байгаа гэсэн. Энийг market maker-ийн тренд гэж нэрлэдэг. Харин энийг болохоор retail-ийн тренд гэж нэрлэдэг. Жижиглэн ярилж очтой. За тэгээд үүний дараагаас юу үүссэн бэ гэхээр энийг доошоо сэтлээд, мэдээгээр сэтлээд тэгээд энэ өдрийн low үүссэн байна. За энэ low үүссэн байхад энэ тухайн үедээ low нэсэн. Гэтэл энэ candle ингээд сэтэлсэн байна. Тэр тохиолдолд энэ inside bar хүчингүү. За тэгээд үүний дараагийн гарч ирж байгаа бид нарын нүдэнд харагдаж байгаа inside bar бол за энэ inside bar. Энэ дотор candle-ийн week дуусж байгаа. За тэгээ энэ candle-ийн week дуусж байгаа тохиолдолд за энэчнээс ингээд худалдаж авнаа гэсэн үг. За тэгээд 25-аас 30 pip гэсэн үг. За үүний дараачих болохоор Азийг дээшээс идэлсэн байгаа тохиолдолд ингээд хааюуд нь хаа идэлсэн байна. За тэгээд энэ тохиолдолд хааюуд нь хаа явсан байхад бид нарын харах хүлээх зүйл бол энэ inside bar гэсэн үг. Энэ inside bar. За тэгэхээр candle энийг сэтэлсэн байна. Бид нар энийг сэтэлсэн байгаа тохиолдолд бол дагаж орж болно. За дагаж орохдоо бас нэг cycle байна. За энэ бол 20 pip байна. За тэгээд дагаж ордог pending order бол нэг ч илүү pip-гээр дээрээ 10 pip дотор орно гэсэн.
Тэгээд яагаад дагж орсон бэ гэхээр нэгдүгээр тийм сэтлэгдсэн. Гэхдээ хамгийн гол нь бид нарын орох ёстой зүйл бол өдрийн хай бүрэлдэхийг хүлээгээд, тогтворчхийг хүлээгээд тэгээд тэр тохиолдолд зарнаа гэсэн үг. Зарна. Энэ бол маркет мейкеруудын өөрсдийнх нь тренд болохоор. Яагаад гэх юм бол нэгдүгээрт өсөлтийн хүчтэй хурдан уналт гэдэг бол худалдаж авсан хүмүүсийг айлгах нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор pending order-ыг дээр өгдөг. За тэгээд гуравдугаарт хүмүүсийн аккаунтыг margin call оруулах. За тэгээд үүний дараагийн insight bar бол энэ 15 минутын чартаас хамгийн дээд төрлийн high insight bar. Энэчнээс шалгагдлаа гэж үзээд зарсан байсан гэсэн тохиолдолд нэгдүгээрт moving average анзаарна. За тэгээд үргэлж зарна. Зарсан ч гэсэн энэчээ ингэж дээшээс итлээд гарч яхад stop loss бол үргэлж high-ийн дээр. За тэгээд энэчнээс доошоо зарсан гүйлгээгээ нөхөхийн тулд pending order-ыг энэчээ залгуулж тавина. Pending order хэд байх вэ гэхээр 10 pip байна гэсэн. За тэр 10 pip-ийг бол all-in хийж болно гэсэн аккаунтынхаа хэмжээгээр. За тэгээд энэчнээс дахиад дээшгээ гараад ирлээ. Тэгээд өдрийн хай дахиад сунлаа. Энэ тохиолдолд энд insight bar. Энэчээ insight bar гарч ирсэн байгаа тохиолдолд дараагийнхыг гарч ирж шалгахыг хүлээгээд бид нар болохоор үргэлж доошоо сүрж зарах оролтууд хийнэ гэсэн үг. За тэгээд өшөө урагшлуулад авч үзье. За энэ ч болохоор high-ийг сэтэлсэн байна. Энэ бол анхны insight bar. Энэ candle хэрвээ энэ дотор дуусж байгаа тохиолдолд бид нар доошоо заах байсан. Гэтэл энэ ч дээшгээ сэтэлсэн болохоор ингээд нэг level дээшээ өслөө. За энэ бол 20 pip байна. За тэгээд энэчнээс энд анхны insight bar үүссэн гэж ойлгож байна. Тэгээд moving average-ийн зай холдсон байна. Moving average-ийн зайг холдсныг session 3 дээр тайлбарласан болохоор тэр бол candle-ийн доод хэсэг. Харин бид нар candle-ийг бүхэлдэн weaker-ыг анзаарахад бол дээд хэсэг нь insight bar байх хэвээр. Доод хэсэг нь болохоор өдрийн high тогтоход аяндаа зайн салдаг болохоор салтаас үүдээд тэгээд маш богино хугацаанд нэг cycle унсан байна гэж ойлгож байна. За тэгээд энэчнээс дахиад харъя. Энэ ч Азийн бүсийг сэтлээд тэгэхэд бид нар үргэлж юу гарах вэ гэхээр зарах энтри харна гэсэн. За энэ ч шинэ хай тогтоод за энэ бол ингээд анхны insight bar энэ улаан candle. Хэрэг moving average нь салсан байгаа тохиолдолд бол нэг cycle бол шууд тэгээд хэрвээ энэ insight bar-ыг дараагийн candle сэтлээд хэрвээ энэ зарцсан байсан тохиолдолд болохоор pending order all-in хийсэн 10 pip хангалттай авнаа гэсэн. Тэгээд ямар ч алдагдaltaй болоод дараагийн хай тогтоход дахиад insight bar-ыг хүлээгээд insight bar-ыг хүлээх шаардлагагүй байх тохиолдлууд болохоор энэ moving average-уудын салт энэ тохиолдолд маш богино хугацаанд нэг cycle унаа гэсэн. За энэ бол ингээд нэг cycle унаа гэх мэтчлэн явагдана. За тэгээд энэ ч Азийг дээшээс идэлсэн байна. Бид нарын харах зүйл бол зарах. За тэгээд анхны insight bar бол бид нарын хүлээх insight bar бол энэ гэсэн. Энэ бүс. Энэ ч гарч ирэхийн тулд юу болсон бэ гэхээр high дээшээ сунаад high болсон байна гэсэн. Энэ бол тухайн үеийн анхны шинэ candle байсан. За тэгэхээр энэчнээс бид нар ингээд энэ candle-ыг гарч ирсэн байлаа гэхэд зарлаа гэж үзэхэд энэ ч бол ингээд moving average-ийн салааг байна. Гэхдээ салсан байгаа тохиолдолд бол нэг cycle бол шууд дуусна. Хамгийн гол нь оролтууд үргэлж candle дууссан байхад орох ёстой. За тэгээд энэчнээс зарсан байсан гэсэн тохиолдолд за энэ insight bar-ыг өдрийн high биш гэдгийг батлаад энэ candle сэтэлсэн байгаа тохиолдолд энэ үед pending order аль хэдийнэ тавигдчихсан. За тэгээд энэчнээс зарсан алдагдал бол аль хэдийнэ нөхөдөө дуусна гэсэн. Pending order 10-аас 1 жилүү peak байж болохгүй. Тэгээд дараагийн бүс гарч ирсэн тохиолдолд за ингээд хаяуд сунлаа. Хаяуд сунж байгаа тохиолдолд болохоор үүсэх дараагийн insight bar бол энэ ч байна. Энэ ч. Гэхдээ нэг л зүйлийг анзаарахад өдрийн хай тогтож байгаа insight bar-ын хэмжээ ийм жижигхэн байх боломжгүй. Жижигхэн байх юм бол өдрийн хай биш гэсэн. Өдрийн хаяудыг бол тухайн үед тогтсон хаяудыг анзаарахын тулд
викүүдийг нь ажиглах хэрэгтэй. Вик нь том байх хэрэгтэй. За тийм болохоор энэ чинь бол ингээд вик нь том байна. За тэр тохиолдолд юу болсон бэ гэхээр энэчнээс дараагийн candle-ийн inside bar болж дуусч байгаа. За тэгээ энэчнээс ингээд зарлаа гэсэн. Гэхдээ moving average-ийн мэдээллийг харахад энэчээс алт гарч ирээгүй байна. За тэгээд үргэлж ийм байдлаар явагдана. Тэгээд за энэ ч юм уу адилхан. За энэ бол тухайн үеийнхээ хаа юм байсан. За энэ вик дээшээгээ сэтлэх нь бол ямар ч хамаагүй. Хамгийн гол нь бид нарыг хүлээх зүйл бол inside bar. Энэ өмнө тогтсон анхны candle-ийн вик дотор энэ candle нь inside байгаа. Тэгээд moving average салж байгаа тохиолдолд за энэ үед болохоор all-in хийсэн. Яагаад гэх юм бол энэ бол найдвартай 1-2 cycle-ийн маш богино хугацааны уналт гэж ойлгож байна. За тэгээд мэдээж хизээд зарах тэгээд хизээд худалдаж авахдаа бэлэн байх хэрэгтэй. Өдөр бүр. За тэгээ энэ маягаар ингээд энэчнээс ингээд үргэлжлүүлээд ингээ явах юм бол өмнөх өдрийнх нь inside bar за энэ байна гэсэн энэ байна гэсэн. За тэгээд энийг ингээд ажиглаж яхад за энэчнээс reversal явууллаа. Тэгээд moving average дээр pullback орно. За тэгээ Азийг доошогоо сэтэлсэн байгаа тохиолдолд бид нар дандаа сүрж орно. Market maker-уудтай адилханаар. Яагаад дандаа сүрж орох вэ гэхээр энэ тренд санал болгож байгаа тренд гэдэг бол үргэлжид уналттай байна гэсэн үг биш нэгдүгээр. Хоёрдугаар market maker-ууд хүмүүсийг зарах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд юу хийдэг болохоор ийм уналтуудыг гаргаж ирдэг болохоор за энэчнээс эхлээд юу болж болно гэсэн. Сүрхэн зүйтэй гэсэн. За энэ бол Forex-ийн арилжаа хийдэг байхад мэдэх хэвээр зайлшгүй мэдэх хэвээр алтан дөрөв. За тэгээд энэчнээс гарч ирсэн байгаа тохиолдолд за энэ candle-ийн чи хаглаа. Moving average 200 дээр байна. Энийг ингээд харах юм бол V гэж харж байна. За тэгээд нэг cycle явж үгүй юу гэдгийг одоо шалгая. За тэгээд нэг cycle явсан байна. Тэр тохиолдолд дахиад хаалаа. За тэгээд өдрийн хай шинээр ингээд тогтоход за дахиад юу яаж болно гэсэн үг. Энэ дотор энэ зайд candle хурж ирэхийг хүлээх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд зөвхөн ийм зүйлүүдийг ингээд харж анзаархад бодох хэрэг байхгүй. Зүгээр л хүлээцтэй л байхад болно гэсэн. Үүнээс өөрөөр одоо Forex-ийг ингэж амарчилж хэлж өгөх одоо боломж байхгүй гэж ойлгож байна. За тэгээ гих мэд үргэлжлэнэ. Тэгээд энэ дахиад л ингээд зарна. За тэгээд энэ үед болохоор ингээд доошогоо сэтэлсэн байгаа тохиолдолд дандаа худалдаж авах зүйл гарч ирнэ гэсэн. Худалдаж авах зарлалтыг харна гэсэн. За тэгээ энэ чи Азийг доошогоо сэтэлсэн байхад худалдаж авна. Азийг дээшээ сэтэлсэн байх зарна. Тэр зарах тохиолдолд inside bar-уудыг харна, inside bar-уудыг үлээн. Оролт зөвхөн candle дуусны дараа орно гэж ойлгож байна. За тэгээд одоо энийг өөр аргаар тайлбарлая гэх юм бол за энэ бол ингээд Жавхагийн санал болгосноор Fibonacci байна. За тэгээд Fibonacci-гийн талаар бол би бол нэг олон зүйл ярмаар байна. Тэгээд Fibonacci-г зүгээр ингээд тайлбарлах юм бол за 0-аас 61 хүртэлх level-ийн consolidation гэсэн үг. За Fibonacci level-ийн 100 болохоор trend гэсэн үг. За энийг бол зүгээр дагаж орж болно. За тэгээд 161, 261, 423 гэдэг бол 3 түлхэлт гэсэн үг. За хизээнээс эхлээд юу харах боломжтой вэ гэхээр сүрж орох боломжтой вэ гэхээр 161-ийг сэтэлсэн тохиолдолд үгүй бол 261-т хүрсэн тохиолдолд доошоо зарж болно гэсэн үг. За тэгээд энэ Fibonacci 100 байгаа тохиолдолд энэ трендийг нь дагаад орж болно гэсэн үг. За тэгээд энэ Fibonacci-г зурхдаа яаж зурх вэ гэхээр бус хүмүүсийн хэрэгэлдэг шиг тэгж зурхгүйгээр зөвхөн өдөр дуусны дараа Азаас дээшээ нэг татна, доошоо нэг татна гэсэн үг. За тэгээ энэ бид нарт ямар мэдээлэл өгд юм бэ гэдгийг одоо харъя. За нэгдүгürt ийм байлаа. Азийн бүсээс Fibonacci-га татлаа. За 100 сэтэлсэн байгаа тохиолдолд энэ үед дагаж орж болно гэсэн үг.
За тэгээд 161 үгүй бол 261 байгаа тохиолдолд 261 хүрсэн байгаа тохиолдолд ингээд дандаа сүрж орох энтрийн. Сүрж орох энтринүүдээ дандаа inside bar-аар шалгасны дараа inside bar шалгахгүй орох хэмжээтэй 2-3 төрлийн entry байгаа. Тэр болохоор moving average-ийн зай халтал. Тэр тохиолдолд inside bar-ыг гарахыг хүлээх хэрэггүй гэсэн үг. За тэгээ энэчнээс ингээд харъя. Азаасаа татлаа 100 за энэ бол тренд гэсэн. За энэ үед ингээд дагаад орж болно. Дагаад ороход бас хизээ хаах вэ гэхээр нэг cycle 25-аас 30 pip явсан үед хаана. За тэгээд хаана хүрсэн байна вэ гэхээр 261 дээр хүрсэн байна. Энэ бол бид нарын хардаг аль хэдийнэ харах хэвээр Азиг дээшээ сэтэлсэн байх дандаа зарлалтыг харна гэсэн. Тэгээд энэ candle-ууд нэгдүгээр inside bar байна. Хоёрдугаар inside bar-ыг хүлээхгүйгээр зарах хэмжээний мэдээллийг moving average-ийн салалтууд өгч байна. За тэгээ энэчнээс ингээд харахад за энэ ч бол ингээд хангалттай нэг cycle байна гэж ойлгож байна. За энэ ч мөн адилхан. За Аз доошогоо сэтэлгэлээ. Азийн энэ тренд Fibonacci-гийн level 100-г сэтэллээ. Энэ үед дагаад орж болно. За энэчнээс ингэж хараад энд inside bar байсан байна гэж үзэх юм бол 161-ийг сэтэлсэн байгаа тохиолдолд худалдаж авна. Худалдаж аваад pending order давхар байршуулна. Энэ бол тухайн үедээ low байсан. За тэгээд хэрэг марк чиний эсрэгээр эргэж байгаа тохиолдолд энэ тавигдсан pending order-ийн 10 pip. За тэр нь болохоор ингээд хангалттай хөгдөд дуусчих. Тэгээд дараагийн level 261. Эндээс дээшээ худалдаж авнаа гэж ойлгож байна. За энэ ч тэгээд мөн адилхан. 100-г сэтэлсэн байна. За тэгээ ингээд уумж явсан байна. За 161 дээрээс энэ ч доороо том вик байхгүй болохоор энэ үеийг болохоор уумлт гэж харж болно. Тэгээд явандаа өдөр бүр хараад эхлэхээр таньдаг болно гэсэн. За 261 дээр хурж ирсэн байна. Дараагийн candle-ууд inside bar-ыг гарч ирэхийг нь хүлээн. Энэ үед шууд ингэж орохгүй гэсэн. За тэгээ энэ үед болохоор дараагийн candle inside bar хүлээх шаардлагагүй дахиад ингэж уучлаа. За тэгэхэд энэ бол ингэж анхны inside bar байна. За энэчнээс энэ candle дуусахдаа candle inside bar байгаа болохоор энэчнээс орлоо гэхэд ингээд нэг cycle хангалттай явлаа гэсэн. Энэ аргаар явхад өдөрт 25 pip-ийн 2-оос 3 трейд хийгээд явж болно. Зөвхөн нэг хослол дээр. За тэгээд Азаасаа доошоо Fibonacci-га татлаа, дээшээ татлаа. Энэ 100-г сэтэллээ, дагаж орж болно. 161 дээрээс энэ inside bar байгаа болохоор энэ ч худалдаж авч болно. За тэгэхээр ингээд 20 pip-ээр нэг cycle явлаа. За тэгээд энийг хэрвээ доошоогоо сэтэлсэн байгаа тохиолдолд энд зарсан алдагдлаа pending order-оор нөхөөд дараагийнх нь хизээ гарч ирэх вэ гэхээр энэ candle inside bar авах хэрэгтэй. Гэтэл энэ ч ингээд доошоо сэтэлчлээ. За тэгтэл дараагийн candle энэ ч inside bar байна. За энэчнээс худалдаж авсан тохиолдолд за нэг cycle байна гэж ойлгож байна. Тэгээд ингээд ороод гараад л явна гэсэн. Энийг одооноос ингээд ярихад бол одоо энэ бол ингээд сармагчин чадах болохоор биднэрт одоо ямар ч алдах зүйл байхгүй, айгаадах айдас байхгүй, толгой өрөх зүйл байхгүй, бодох шаардлага байхгүй, зүгээр л хүлээх хэрэгтэй болж хүрээд юм. За тэгээ pending order оролтуудынхаа алдагдлуудыг нөхөд явчихна. За тэгээ оролтын хэмжээ нөхөд ирэхээр тэгээд аяндаа ороод явчихна. За тэгээ өдөрт энэ маягаар 25-аар 3-аас хойш нэг хийж болно. За тэгээ 9-өөс хойш 2-3 трейд хийж болно. За тэгтээ ихэнхдээ бол нэг өдрийг бол 2 энтригээр хангалттай дуусгаж болно. Тэр бол нэг хосол дээр 25 pip 2 арилжаа гэдэг бол 50 pip гэсэн. Энэ 50 pip гэдэг бол ямар ч алдагдaltaгүй орно гэдэг нь аяндаа хийгээд ирэхээр батлагтаад юм. За тэгээ энэ ч болохоор дээшээ сэтэллээ, inside bar. За moving average ийм гоё салсан байна. Тэр тохиолдолд 161-ийг сэтэлсэн байна. Зарлаа, нэг cycle явлаа. Хаалаа. Дахиад энэ ч 100 доошоо сэтэлсэн байна. За энэ ч болохоор inside bar байгаа тохиолдолд хэрвээ худалдаж авлаа гэж үзэх юм бол энэ moving average анзаарахгүйгээр худалдаж авлаа гэж үзэх юм бол энэ pending order тавигдана. Pending order тавигдана. Бас энд өдрийн
лов тэр үедээ байсан болохоор худалдаж авсан захиалга нь болохоор өдрийнхөө юуны доор байх хэрэгтэй. Ловын доор 2-3 пип үгүй 10 пип ч байж болно. За тэгээд алдагдлаа нөхлөө. Дараагийнх нь юу вэ гэхээр энэ чинь inside bar гарч ирсэн байна. Аль хэдийнэ хүчтэй эсэргүүцэлд орох бүс 261 дээр гараад ирсэн болохоор дээшигээ худалдаж аваад нэг cycle унаад явж болно гэсэн үг. За энэ ч юм адилхан. За энэ ч ингээд дээшигээ сэтэлсэн байна. Энэ үед ингээд орохгүй өнгөрөөгөө тарсан байгаа тохиолдол. Энэ ч ягаад энэ өдрийн сонин байна вэ гэхээр ихэнхдээ Азийн бүс 50 пип үгүй бол 50-аас 60 пип байгаа тохиолдолд бол стоп хаантууд сайн мэддэг. Харин энэ ч болохоор Азийн бүс 82 пип байгаа болохоор бусдулдсан өдөр нь энэ рейнж дотроо өрнө гэсэн үг. За тэгээд энэчнээс ингээд харахад 100 дэшээ сэтэллээ. За энэ ч inside bar хүлээх шаардлагагүй. За энэ юу гэсэн үг вэ? Нэгдүгээр 161 хүрсэн байна. Хоёрдугаарт юу вэ гэхээр moving average салсан байна. Тэгээд энэчнээс зарлаа гэхэд нэг cycle. За тэгээ энэ ч хурж ирсэн байна. Moving average салсан байна. Худалдаж авлаа. За дараагийнх нь 161 дээр хурж ирсэн байна. За энэ ч inside bar-ыг доошоо сэтэлсэн байна. Тэгээд энэчнээс өдрийн төгсгөл болохоор орчиж болно, орохгүй ч гэж болно. Энэчнээс хэрвээ ингээд худалдаж авлаа гэсэн тохиолдолд бол энэ ч бол ингээд за 18 pip явах боловч энэчнээс ингээд энэ тухайн өдрийн юу байсан болохоор pending order ингээд хөгдөө дуснаа гэсэн. Pending order-ыг тавихдаа бол ерөөсөө огт айх хэрэг байхгүй. Зүгээр илүү ч үү дутууч үү 10 пипээр тавихад л хангалттай гэж ойлгож байна. За тэгээд мэдээтэй non farmтай үгүй бол FOMC-тэй өдрүүд болохоор pending order-уудыг Азаасаа дээшээ Азаасаа доошоо 30 пипээр ч тавьж болно. Үгүй бол ингээд мэдээ дуусхийг хүлээгээд за inside bar-аа харж агаад тэгээд ингээд хөдөлж авчиж болох нэ. За тэгээ гих мэт байдлаар л үргэлжлэнэ. Тэгээд одооноос ингээд өдөр болгон ингэж хэрвээ Fibonacci хэрэглэхийг хүсэж байгаа бол ингээд хэрэглээд орж болно. За Fibonacci хэрэглэхгүй гэх юм бол зүгээр орж болно. Inside bar-уудаа хараад, moving average-ийнхаа сарлтуудыг хараад, Азийг дээшээгээ сэтэлсэн байгаа тохиолдолд зарах, Азийг доошоо сэтэлсэн байгаа тохиолдолд худалдаж авах оролтуудыг л зөвхөн харна гэсэн үг. Тэгээ pending order-уудаа байршуулад тэгээд энэ ч болохоор ингээд inside bar байна. За тэр тохиолдолд ингээд ороход нэг cycle хангалттай явлаа. За энэчнээс энийг inside bar гэж үзээд энэчнээс худалдаж аваад за тэгээд энэ доор pending order байршуулахад энд худалдаж авсан оролт чинь pending order-оор нөхөгдөөд тэгээд дараа нь ингээд дахиад орно гэсэн. Одоо хамгийн гол нь ямар ч бодох шаардлага байхгүй, ямар ч сэтгэл зүй хэрэг байхгүй, зүгээр л хүлээцтэй байдал тэгээд хамгийн гол нь та нарт хэрэгтэй мэдлэг бол одоо бүгдээрэнд нь байгаа болохоор одоо энэ session 4 гэдэг бол Forex-ийн сургалтын хамгийн сүүлчийн бичлэг. Үүнээс цааш дахиад бичлэг нэмэгдэж тавигдана гэж бодохгүй байна. Дахиж бичлэг шинээр хийх шаардлагагүй гэж бодож байна. Тэгээд одоо бүх зүйл та нараас шалтгаална. Туршлагатай болсон байгаа тохиолдолд одоо туршлагагүй байсан ч гэсэн pending order-уудаар алдагдлуудаа нөхөд явах болохоор та нарыг юу ч зогсоохгүй гэж хэлмээр байна. За тэгээд миний сургалтанд сууж өөрсөндөө хөрөнгө оруулаад надад итгэсэн бүгдээрэнд баярлалаа. Бас баяр хүргэе гэж хэлмээр байна. За ингээд session дээр өндөрлөе. За